эмэгтэйчүүдийн ингээд нийлээс хоцсон юм подкастууд ингээд харж байхаар тий яг энэ залууг алдаж болохгүй шүү гэдэг тийм мэдрэмж ингээд авч ирсэн ч гэдэг юм. Эрэгтэйчүүд яг хөрүүд энийг магадгүй ярьдаг байж магадгүй тий. Тэгэхээр энэ талаар бас сэтгэлээ. Эхнэртэйг одоо дөнгөж танилцаад ингээд одоо өрсөлдөг ч агай их байсан. Яаж тэр дундаас гарч ирэх үү тий. Гэр бүлдээ болохоор хариуцлага альчгүй өөр болчихж байгаа юм тий. Надад бол санхүүгийн тал дээр агай их өөрчлөлт нээр мэдэрсэн байхгүй. Тэр японочдод онгоцны буудлын дээр хүүхдийнхээ шүдэг угаагаа зогсчихлоо шүү дээ. Цэцэрлэгийн багш нар бол тэнд агай мундаг хүмүүс гэдэг баг тий. Эхнэрийнхээ хэрэгцээг яаж одоо тодорхойлж онох уу гэдэг юм уу тий. Эхнэрийнхээ утсыг харж байгаа нэг скриншот хийсэн юмнуудыг харчаал. Тэгэхэд л бол ер нь юу авах гэдэг тий юу хүсээд байгаа гэдэг нь бол ер нь их тодорхой. Энэ өрхийн тэргүүн гэж хэмбэ. Би ирлээ хоол хаана байна тий. Би мөнгөтэй байгаа тий. Одоо хэдэн хүүхэдтэй болох уу? Хэр хол явах уу? Одоо 20 жилийн дараа манай амьдрал хаана явж явах уу? Ялангуяа эрэгтэй хүн яг хариулах хэрэгтэй тий. Orchid's брэнд нь хүүхдийн арьсан дээлтэй, олон улсын стандартад нийцсэн амьсгалах чадвар өндөр, торго мэд зөөлөн шин чанартай хөвөн даавуугаар шин төрсөн няран үлгийн багц, хувцас хэрэглэл, мөн жирэмсэн болон хөхүүлэхийн нийт 60 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үндэсний брэнд юм. Гэр дүүрэн хайр Orchid's брэнд. За сайн байцгаана уу? За өнөөдөр шинэ үнэтэй болж байгаа аудад зориулсан хөнхөө зөвлөгөө хүргэхээр бидэд цуглаад байна. Эхлээд өөртөө танилцуулъя тий. За намайг бол Чахланбаатар гэдэг. За Уламжлалт ухааны ихэмж мэргэжилтэй. За 5 хүүхэдтэй аав байгаа. За намайг Тэмүүлэн гэдэг. Одоо Уламжлалт ухааны ихэмж мэргэжилтэй. Одоо 2 хүүхэдтэй аав. Одоо 1 хүүхэд маань дөнгөж төрөөд бас удаагүй байгаа. За намайг Бүр Бадам гэдэг. Уламжлалт ухааны ихэмж сэтгэл судлаач хос мэргэжилтэй ажиллаж байна. Тэгээд одоо эхнэр хүүхдийн хамт гурван амьдардаг. Охин маань 5 настай байгаа. За тэгэхээр бидний өнөөдрийн ярих байгаа зорилго бол за ер нь бол хэдэн насны төлөөлөл нь өөрсдийнхөө одоо аав болж исэн үеийн одоо тэр үе рүү буцаж очиод одоо ингээд шинэхэн аав болж байгаа хүмүүс толгомддаг асуудал юу байна? Яавал тэр ингээд асуудал бэрхшээл гарсныг нь одоо хөнгөн даван туулах бай талаар ингээд аавд нөхөрсөг зөвлөгөө гэдэг шиг анх нэг нь аав болж байсан. За болохтой ингээд бэлдсэн үү? Яг бэлдэж чадчихсан үү? Яг бэлдэнэхээр яг юуг яриад байгаа юм бэ? Одоо сэтгэл зүйн үед юм уу? Ингээд эд материалын үед юм уу? Одоо эсвэл мэдээ юм уу? Зүгээр ингээд яг алийг ингээд ер нь бүгдийг нь ярина. Аав болоод хүүхдээ ингээд гар дээр ингээд өргөөд ингээд яг тэрж байгаа тэр ихний мэдрэмжээс нь эхлүүл илүү гоё яадаг тий. Тэгээд тэндээс урагшаа гэр бүлтэй болж байсан, эхнэртэйгээ танилцж байсан, эхнэрээ ингээд яг энэ хүнтэй сууна гэдэг шийдвэр гаргаж ирсэн. За анхны ингээд одоо эхнэрээ ингээд жирэмсэн боллоо. Яг хүүхдтэй болох нэ гэдэг ингээд тэр үеийн мэдрэмжүүдийг ингээд хэдүүлээ ингээд ярилцсан л да. Нээлттэй ингээд ярилцсан. Тэгэхээр за ингээд анх ингээд хүүхдтэй болоод ингээд нэг жижигэн бэбэ гараад ирчлээ те. Ингээд тэрврэх үеийн тэр мэдрэмж яг ингээд эмнэлэг тахтан тэрсэн үү? Гэртээ байхдаа тэрж ирсэн үү те? Тэр одоо ямар мэдрэмж байсан? Одоо өмнө нь бол хүмүүсийн хүүхдүүдийг хараад тань эхний 1 сар тань улаан нэлтэр байгаа шүү дээ. Яг тэрийг нь хараад бол хүүхдүүдэд юу нь хөөрхөн байдаг байна ч юм уу те. Тэнгүүд өөрийнхөө хүүхдийг за би бараг эхний 1 сар хүүхдтэй ойртохгүй байгаа ч юм уу нэг тиймэрхүү бодолтой бараг байгаадсан. Тэгээд яг хүүхд төрөөл нэг одоо их барих интернет зүгээр хаалганы цаанаас цоохоор харсан чинь ийм хөөрхөн юм уу хайлж байна. Тэгээ нөгөө нэг мэдрэмж байхгүй бол зөвхөн манай хүүхд арай өөрч харагдаад байна шүү те. Улаан биш ч юм шиг харагдаад. Тиймэрхүү аюу гоё мэдрэмж авсан. Би нэг хөдөө ажилдаа явж исэн чинь эхнэр залгаад харин тест 2 гарчлаа. Би ингээ хүүхдтэй болцсон байна гэдэг хэлжсэн. Тэр мэдээ надад амар гоё санагдчихсан. Ингээл монголчууд нэг юм 3 сар дотор материалс нэг жон чимээг өгöd байдаг шүү дээ. Нэг лун амтанд хэлээд явах гэл. Тэгэл гисэн чинь ингээл хүүхдтэй чи хэлмээр санагдаа. Би яа болцсон шүү гэл ингээл том охины тест надад байгаа шүү дээ. Үзчихсэн. Ажлын шүүгэн дотор ингээ хадгалцсан ингээ байжлаа. За миний хувьд болохоор оюутан байхдаа одоо бас их нэртэйгээ танилцаад хүүхдтэй болж исэн. Тэгээд ер нь анх жирэмсэн болчлоо гэхээр эмэгтэй хүн ч юм айгу тийм нөгөө бас нэг нөгөө талд айцтай ингээл хүлээж авч хахад би яг тэр үед ингээд хүүхдтэй болоод ингээ хүүхд тэр яг ингээ бүр бод юмжтэй адилхан нөгөө айл хүүхд хараал баг хүүхдтэйс нь ингээл нэрэ хүүхдэн дээр тэржилсэн. Тэгтээ ингээ үр хүүхд гэх тэгэнгүүт яг ингэсэн болов тэгчих болов гэдэг тийм нэг талтай айцтай юм шиг мөртлөө нөгөө талтай яал нэг жаргалтай байгаа. Яг тэр нэг жаргаад байгаа гэдгээ тухайд мэдрэхгүй байсан мөрчлөө сүулт нь ботхоор яг тэр үед яг хамгийн юм гэгээлэг үед л байгаад байсан байлээ лээ. Хүүхдээ ингээд тэрж байгаа. Гоё мэдрэмж байгаад тийм.
үгээр хэлэхгүй тий үзгээр өчөхгүй нэг тийм хүүхэд ингээл үлгэдэж яхад нь хүртэл ингээл яг хараад яг үлгэдэж гэнэ үү гэж баг ингээл шалгаал тий. Би одоо тухайн үед бол яг хүүхэд төрлөө гэл хадмын талынхан байсан манай ээж бас байсан. Тэгэл яг өөлчих гад болдгоо. Ялчгүй нэг цаанаа багшаа. Тэгээд тэр нулимсаа харуулахгүй гэл нэлийн амьда дарсан. Сэтгэл хөөрөлтэй байснагаа бүр сүүл мэдсэн л дээ. Яаж вэ гэсэн чинь би машин тавхтаа ер нь нэг дүрм зөрчдөг ингээл мод хэтрүүлдэг байхгүй. Одоо торгуул ирээд. Тэгээ эрийг харсан ч яг охины л өссөн өдөр. Яг нэг ихний алхасаас гэрэлгүй явах замд шүлэндөө явж явах замд хурц зүрлээ. Тэгэхээр тэр өдөр уусаал нилээн л хөөрцөн л явж. Ингээл нэг зангираад байдаг шүү дээ ингээд. Гэр бүл дотор бид нар ингээд хин оролцоотой байх хэрэгтэй. Зөвхөн одоо ингээд хүүхэд гэл тэнгүүд ээж гэдэг юм уу гэр бүлийн ажил асуудал гэхээр зөвхөн эхнэрийн асуудал гэж харахгүйгээр одоо аавд тэнд яаж оролцож бэлдэж явах хэрэгтэй. Аавдын үүрэг оролцоо ямар байх хэрэгтэй ингээд нөгөө манай монголчуудын нэг юм уламжлалт сэтгэлгээ гэрт доторх ажлыг эхнэр одоо гэрээс гадуур ажлыг одоо нөхөрч гэдэг юм иймэрхүү нэг юм өөрийг хариуцлагын юм шиг юм уламжлалт сэтгэлгээ яваад байдаг. Тэгэхээр тийм биш байдлаар одоо ингээд нээлттэй ер нь бол нөхөр өндө гэртээ орж ирээд юу хийх хэвтэй те хүүхдээ яаж асрах туслахт нь одоо гэр ажилд нь яаж оролцох хэвтэй энэ чиглэлээр ингээд ярилцах юм зорилготой байгаа. За эхнэрээ одоо сонгож исэн. За энэ хүнтэй л одоо сууна. Энэ хүн гэргээгээ болгоход одоо болж байна гэдэг шиг те. Тийм шийдвэр гэх юм уу? Одоо эмэгтэйчүүдийн дээр амар тийм хүчтэй эмоцтой ярьдаг шүү дээ. Эмэгтэйчүүдийн ингээд нийлээс хоцсон юм подкастууд ингээд харж байгаа. Тэ яг энэ залууг алдаж болохгүй шүү гэдэг тийм мэдрэмж ингээд авч ирсэн ч гэдэг юм. Эрэгтэйчүүд яг хөрүүд энийг магадгүй ярьдаг байж магадгүй те. Тэгэхээр энэ талаар бас сэтгэлээ. Эхнэртэйг одоо дөнгөж танилцаад ингээд одоо өрсөлдөг ч агай их байсан. Яаж тэр дундаас гарч ирэх үү те. Одоо байгаа байдал царайнд татагдана. Харьцаад ирэхээр тэр зан харилцаа би явч байдал гэдэг юм бүхэл юм яг ингээл чиглэлдэж шүү дээ. За яг ийшэл гэл нэг юм өөр ямарч юу харахгүйгээр тийм яг сэтгэл яг ихнэр дээр одоо яг үүсчихсэн. Миний хувьд болохоор ихнэртэйгээ анх одоо оюутан байхдаа нэгдүгээр курсээд төгсдөг зуна анх танилцаад явах. Нэг анги байсан. Тэгэл үерхэж эхлээд яг дундуур нэг салж хийлээд бараг жил гарan салж явж тэгжсэн л та. Тийм хантай цуг байхад ингээ удаан хугацаанд байсан ч нэг тийм өөд гарав. Мэдрэмж нь байдаг тийм. Тэнгүүд тэр үедээ ингээд өөр хүнтэй уулзаж үзсэн тэгэнгүүт яагаад ч нэг тэр мэдрэмж байхгүй байсан байхгүй. Тэнгүүд цаа ерөөсөө л ихнэр маань муу юм байна тийм. Тэгэл буцаад дийлсэн. Дийлэнгүүд айгүй хурдан хүүхдтэй болоод гэр бүл жоохон шүлтүрсэн ба шүү дээ. Нэхвэр үзсэн. Бас нэг хадаж ярьдаж үзсэн юм тийм. Тэгээ миний өчөө бас адилхан оюутан байхдаа танилцсан мөртлөө ингээд уулзаад л яваад байдаг найзууд одоо манай эхнэрийн ангийн хам бид нар найзууд тэгээд манай найзуудтай ингээд бүүнэр ингээд холилдол тэгээд үйл ажиллагаанд оролцоод 1 жил ингээд болчихж байгаа. Тэр нийт дундаас ингээд яг нөгөө нэг чимээг ингээд хараад байдаг болсон байсан нэг мессен чинь тэгэл одоо гуй нэстэй за ингээд ирэхээр ингээд орой өглөө өргөж өгч мөгөл ингээд тэгэл хичээл номд ингээд бас тасалдаг болоод асуудлыг сонсдог болоод асуудалд нь өөрийнхөө хэмжээг ингээд тусалдаг болоод ингээд тэгээ яг ингээд альбиосоор одоо үерхэд тэгэл ийм олон ингээд найзуудын дундах шалгуур донд явсаар байгаа л одоо хоёлаа суна гэл нэг ихнэр яг тэгэл тэглэнгүүт нэг юм өөр одоо тийм эргэлзэх сэтгэл шууд ингээд байхгүй болчихсон юм шүү. Тэр чинь юу яд юм шүү. Эхнэр нөхрөө чинь юу ингээд уламжлалаарчсан ингээд нэг юм айгу барилтлага байдаг те. Айгу тийм бат бүх тийм шүтэн барилтлага орж иж тэр гэр бүл болдог те. Тэгэхээр тэр бас тэр үед үүсдэг тийм сэтгэл нь бусад юмнуудаас арай өөрөөр гарч ирдэг баг те. Тэгэхээр л нэг юм бат харилцаанд яг ингээд орж ирдэг баг те. Ерөөсөө эмэгтэй хүнийг яг эр хүн ингээд сонгоод эхлэхээр яг тэр хүнд яг юу болж юу болохгүй нэгдэг аюулсаа хараад эхэлчихсэн юм байна. Одоо ч гэсэн яг ерөөсөө нэг тийм байхгүй. За нэг юм болохгүй байна да. Юу болохгүй болчихоо гэдэг байдлаар ингээд байнга ингээд ажиглаатай. Тэгээ яас тэр нэг 5 дахьтай байх уу гэдэг байдал юм шиг байгаа юм те. За гэр бүлтэй болоход одоо гарсан өөрчлөлт гэр бүл одоо үр хөвгтэй болохын өмнөх болоод гэр бүлтэй болсны дараах шинэ хүнтэй болж байгаа одоо гэр бүл таавал ямар бэлтгэл хийх вэ гэхээр магадгүй амьдрал хүнтэй суугаагүй хахад юм байсан хүнтэй суугаа хүүхдтэй болсон чинь ийм болоод энэ тодорхой хэмжээнд нэг юм өөрчлөлт гарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өөрчлөлтүүдийг бас яривал сэтгэл зүйн хувьд гэх юм уу асар их өөрчлөлт гарсан. За тэрнээс өмнө бол зөвхөн нэг хичээлээгээд явж байгаа юм уу спорт бас л ад жаргалыг мэдэрдэг нэг тиймэрхүү. Тэнгүүт яг зөвхөн гэр бүлтэй болоод ингээ хүүхдтэй болоод ингээд ирсэн чинь зөвхөн миний нүдэн хадал бараг хүүхд
бодогддог, нэг нүд нь инээж байгаа нүдэнд харагддаг болдог юм байна. Нэг өөр юмнаас ад жаргалыг мэдэрдэг болцсон. Бие даах чадвар тийм хариуцлагын мэдрэмж гэдэг бол надад хасар ихээр одоо өөрчлөгдсөн. Өмнө нь бол одоо нэг өөрийгөө л нэг арай ядан болгочдөг ч юм уу, нэг бол бүр аав ээж дээрээ зүгэн дээр ер нь баг өөрийгөө болгоод байгаа хүн ч мэддэхгүй тийм аав ээжээрээ болгуулад байгаа ч юм шиг тийм байж байгаа. Яг тусдаа гараад ирсэн чинь нэгдүгээр өөрийгөө бүрэндэж их одоо шаардлагатай болчихлоо. Хоёрдугаар дээрээс нэмээд хоёр хүнийг асар хамгаалах шаардлагатай болсон юм. Гингүүд хариуцлагын мэдрэмж бүр эрсдээ шөөсөд нэг талдаа айгүй их стресс өгдөг, нөгөө талдаа их гоё яд жаргал байдаг, гэрийн нэг өрхийн дэргүүн болсон гэдэг тэр мэдрэмж. Гэр бүлдээ болохоор хариуцлага альчгүй өөр болчихж байгаа юм тий. Orchid брэнд нь хүүхдийн арьсан дээлтэй олон улсын стандартад нийцсэн амьсгалах чадвар өндөр, торгон мэт зөөлөн шин чанартай хөвөн даавуугаар шин төрсөн няран үлгийн багц, хувцас хэрэглэл, мөн жирэмсэн болон хөхүүлэхийн нийт 60 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үндэсний брэнд юм. Гэр дүүрэн хайр Orchid брэнд. Надад бол санхүүгийн тал дээр айгүй их өөрчлөлт нээр мэдэрсэн байхгүй. Яг ингээд үргэлж явж байхад яг ингээд хоёулаа хоолунд идэл ингээд явж байхад бол ингээд цалин бол яг болоодсан. Яг ингээд жирэмсэн болчлоо шүү. За ингээд асуудлууд инглээ шүү гэсэн чинь л яг ингээд толгойд яг ингээд нөгөө мөнгө ч хүрхгүй шүү дээ. Одоо яах вэ гэж бодоод гисэн. Хариуцлага нэмэгдэхээр одоо яаж тэрнээс гарах уу те, яаж нэмэлтээр орлогоо олох уу, эсвэл ажлаас олох уу, яах уу те. Тиймэрхүү нөхцөл байдал илүүсэн. Магадгүй тэр нөхцөл байдал нь өөрөө одоо тэрийг даван тууснараа надад айгүй эерэг өөрчлөлтүүдийг бас айгүй өгсөн байна. Санхүүгийн асуудал айгүй тийм зүгээр даван туулаад одоо яг ажил карьерийн хувьд ч тэр одоо гэр бүлийн хувьд ч тэр одоо тэр яг нэг дэвшилттэй нэг юм өсрэлттэй нэг гэр бүлтэй болсноо дагаад өөрийгөө дагуулад ингээд хөгжүүлж тийш хийж чадсан байна шүү дээ. Санхүү дээр тулгуурлал хүмүүсээс. Тэрнээс хүн чинь яг нэг юм ташуурдахгүй л бол ерөөсөө бас нэг юм жоохон удаан юм байлаа шүү дээ. Ингээд болоод байгаа юм шиг балгаад байгаа. Шаардлага гарахгүй л тэгэл явж илээд. Балгаад. Тэр нь надад тийм өсрэлт гойсан. Өнөөдөр болохоор оюутан байхдаа яг хичээл хааж байгаагаар ер нь бол өөрийн орлоготой болж ирсэн. Нөгөөсөндөө зөвхөн хичээлээ хийгээл дүнгээ аваад байдаг биш яг ингээд гэр бүлтэй болоод ингээд тустай амьдраад эхлэнгүүт яаж юм гэхээр хичээлээ хийгээл дүнгээ аваад байж байдаг байдал бүр тэс үүр болоод нөгөө давхар өөр орлоготой болж эхэлж байгаа тийм. Тэгэхээр манай мэрэгжлийн одоо олонлтын инженерийн мэрэгжлээ одоо онцлог нь тэр байгаа шүү дээ. Бариацлын эмчилгээний аргуудаа сураад авчингууд эмчилгээ хийгээд явах одоо нөгөө баяр хэлэл халтаар хийж байгаа гэдэг шиг тийм. Нөгөө тиймэрхүү байдлаар нэмэлт ингээ орлоготой болж ирсэн. Аав ээжтэйгээ зөрөөд одоо хүртэл миний ингээ байрамлж байгаа зүйл нь тэр аав ээжэд нөгөө санхүүгийн дарамт үүсгэж би одоо юу гэдгийг өөрийнхөө амьдралын орон байрны дэд хөрөнгөний асуудлыг шийдэггүй. Яг тэрийг би ингээ нөгөө их нэртэйгээ ярилцаад 100% өөртөө ингээ нөгөө хангаад явж байгаа байдал нь хариуцлага байна шүү, хариуцлага байх хэрэгтэй байна, хариуцлагатай байх хэрэгтэй байна гэдэг дээр өөрийгөө их сайн ингээ нөгөө зөв чиглүүлж авч явах хэрэгтэй. Сэтгэл санааны хувьд одоо эмэгтэй хүн төрсний дараа ингээд сэтгэл зүгээр хямардаг гэдэг шиг эрэгтэй хүн дээр одоо гэр бүлтэй болсон чинь сэтгэл зүйд юу ирж исэн бэ? Тэгэл нөгөө охин төрөөл тэгэл би бүр ингээд тэр үед яг нөгөө өөрөө бас өөрөө энэ хувийн имлэг бас байгуулж ирсэн. Тэр чинь ковид таарсан. Тэгэл нөгөө бүх юм олдохгүй тэгэл эмнэлгийн байраа өөрөө засаал бүх юм наагаал сар бараг 2 сар шиг ингээд барилгын маягтай яваал. Тэгэл нэг хүүхд төрц өглөө очоод өглөө гараал орой ирээл ингээл орой жоохон ингээл буцаалаа. Тэгэхэд одоо эхнэрт тэгтээ жоохон бас суулт орчихсон байлээ. Тэг уламжлалын явжсэн нэг сайн анзаараагүй. Тэгтээ тэрийг асуудлыг бол тохиолд нь шийдсэн. Өөрт бол надад ерөөсөө тийм ерөөсөө гарч би бүр ингээ хүүхдтэйгээ байх юмсан. Тэгэл би ингээл жоохон бор олон орол эхэлдэж шин гарч явах нэг юм ээжээс хоолны 4-5 цаг маяг байх бол тэгэхээр би зүгээр өөрөө аваад гарчдаг гэсэн ингээл машинтаа очоод гой салхилуулаад ингээл буцаж ингээл. Эмэгтэй хүн төрсний дараахта сэтгэл зүйн өөрчлөлт хямрал готролж гэдэг юм янз бүрийн үүстэй байна л да. Тэгэхээр гэр бүлтэй болоод ирэхээр дагаад хариуцлага үүсээд ирэхээр бид дөрөв бол хариуцлага ингээд ухамсарлсан эрэг талаа ярьж байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйн үед юу н уналт ирж ирсэн үү гэдгийг ингээ ярих нь бас нэг шинэ болж байгаа. Гэхдээ над дээр нөгөө нөхцөлтэй эхнэртэй мэддэг өөр нь хоёртой мэдгдсэн. Эхнэртэй ингээ хамт имлэг рүү ороод ингээ төрүүлээд ингээ хамт ингээ өрөөнд явж байгаа байхгүй. Тэгээд эхний шөнө яг нөгөө хүүхдээ нөгөө хүн сүү орохгүй аюуцгууд шүү дээ. Ингээл амлуулаад ингээл жоох ингээл тэгэл нөгөө дээшээ гараа сүлгчээс таглагаар сүү уулгаал ингээл буцаж ингээл тэр онж уйлал ингээл юм. Тэгээд тэр шүнжэнгөө ингээд яг гүлээчж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд тойлоо яатраа. Тэгээ юу болчихвоо.
Эхний нэг сар болвол ингээд битэртэй нэг хоёр дахь хүүхэд дээр болвол жоохон тийм сэтгэл зүйн хувьд нэг юм жоохон унжсан асуудал бол гарч ирсэн. За миний хувьд болохоор эхний хүүхэд дээр бол тэгээд ингээд өнгөрцөн. Хоёр дахь хүүхэд дээр эхний хүүхдтэйг одоо тэгээд нэг аав ээжэн дээр хамт байгаа л оюутан болохоор хүмүүс ингээд хүн болгоо ингээд санаа тавиал бас тэр нь бас зүгээр гоё байсан юм болоо тий. Тэгээд хоёр дахь охин төрөөд би яг төгссөн гадагшаа нэг явчаа сар болчих би буцаад ирчихсэн байхгүй тэр ингээд нөгөө 1 жил яваал дахиад 2 жил яваал ч юм уу гадагшаа яваал гэр бүлээ татаал гадагшаа явах ч юм асуудал байсан чинь би яг тэр үед хоёр дахь хүүхдээ төрсөн дараа их нэрээ ингээд хүүхдүүдэд үлдээгээд ингээд хол явна гэдэг болвол тэгээд тэндээс би ингээд мөнгө төгрөгийн зохицуулаад ингэж байна гэдэг бол хизээч байж болохгүй юм байна. Энэ бол чи өстой тэнэг үйлдэл хийсэн мэн гэдэг байдлаар би яг тэн дээр ингээд хямарч ирсэн байхгүй юу хийгээ яваад байна. Гэхдээ тэр чинь нөгөө гэр бүлээс хол бас гадаадад бас нэг сар болж польш явчихсан. Одоо манай уламжлалтынхны одоо бас нэг том орон зай бол Европ байгаа шүү дээ. Тэгэл тэнд ч очингууд ингээд имчилгээ ингүүт Монголоос ингээд нөгөө давааны ингээд олж байгаа мөнгө нь ингээд гоё мөртлөө тэрний цаана яасан хэрэг сэтгэл зүйд унсан байхгүй. Тэгэхээр тэр үйл яг ингээд гэр бүлтэй болохоос өмнө хэрвээ би ганцаар байсан бол тэн чинь ингээд даваа яста гоё алга болсон байгаа. Гэр бүлтэй болцсонгууд яг тэр нэг хариуцлага гэдэг зүйлийг бодоод гэр бүлээс хол байх гэдэг зүйл бол хэзээч байж болохгүй мэн гэдэг яг тэр мэдрэмж аваад тэндээс ингээ өөрийгөө аягүй зэмлээл Солонгос явж ажиллана, гадаад руу гарч ажиллана тий. Нэг нь явцдаг. Жижиг чинь гэдэг юм шалтгаан аягүй том шалтгаан ярангууд хол байгаа гэдэг. Холдонгууд нөгөө нэг сэтгэл холдоод тэнгуүтэй яг ихний хэдэн сар байж байгаа сүүл рүүгээ холбоон жоохон багасаад ингээд лайлал нь жоохон саараал байгаад байгаа тий. Ер нь төрсний дараах сэтгэл готрол даавууд ч гэсэн ордог байхгүй. Сэтгэл шинжилгээ ухаан. Тэнгүүд надад яг сэтгэл готрол хүртэл нь бол байгаагүй л дээ. Гэтэ айгүй тийм төвшүүрийн мэдрэмж байсан. Өөрөөр хэлбэл төвшүүр юм байна тий. Тийм төвшүүрийн мэдрэмж. Магадгүй одоо санхүүгийн хувьд миний өмнө нь цалин болдог байсан чинь гурлаа болсон чинь яг тэр бас байгаа. Тэнгүүд би ажлынхаа зүгээр бас давхар халтур хийдэг болоод ирдэг ч юм. Одоо амттай юм мэдх нь арайд багасаад ирдэг ч юм уу тий. Санхүүгийн хувьд нэлээд тийм асуудлууд байсан. Тэрнээс үүдэлтэйгээр тухайн үед бол өөрийгөө оншилж мэдэхгүй тий. Ажлаас гарцсан тэгээ шинэ ажил эхлүүлсэн хооронд нь орлогогүй байгаа шүү дээ. Тэнгүүч яг унж байгаа байхгүй. Тэрийг бас анзаараагүй л юм. Тийм. Тэнгүүд миний хувьд болохоор одоо яг нэг сэтгэл зүйч сэтгэл судлаач болчоод энийг нэрээ тэрвээ бодсон чинь тийм байсан юм биш гэдэг одоо анзаараад. Тэнгүүд энэтэйгээ холбоо энийгээ мэдхгүйгээр би одоо яг сайн нэг гадагшаа явцсан юм баггүй. Тэгсэн болоо тий. Дөнгөж 10 сартад нь гадагшаа мастертаа сурах гээд явцсан. Энэ нэг суур одоо сэтгэл зүйн асуудал байгаагаа мэдгүй гадагшаа яваад мастертаа сурах гээд явцсан. За миний бодлоор бол яг бас гэр бүлээ давхар тэнд сурангаа мөнгө олоод явуулчихвал арай илүү амьдрах энд байгаагаас бол хамаагүй илүү болох юм байна гэсэн бодолтой явцсан баг. Тэгсэн чинь нөгөө нэг сэтгэл зүйн асуудлууд дээр тэнд очиод дахиад хэл мэдэхгүй тэнгүүтээ одоо санхүүгийн орлого тодорхой бас те өөрийгөө дэжих болж гин дээрээс нь сургалтын төлбөрөө их болж гин илүү гарсныг наашаа илүүчлэх болж гин гэдэг юм. Зүгээр л өглөөс ирэл хичээлдээ яваад хичээл тараал гэртээ ирж халт юм идчихэл буцаал ажилдаа явал орой шөнийн 11-ийн үед ирээд 1 цаг даалгавар хичээд өглөө унтаал яг иймэрхүү байдалтай нэг жил агасан. Тэгсэн чинь тэрэн дээр нөгөө нэг суур сэтгэл зүйн асуудал байсан дээрээ нэмээд сэтгэл готролд орд нэлээд хүнд даваад авсан. Тэгэхээр одоо энэ дээр бүр бодом юм шиг сэтгэл зүйч талаас яг мэрэгжлийн талаас яг сэтгэл готрлын, уналтын юм одоо ингээ өөрийгөө мэдээгүй ер нь бол эрэгтэй хүн яаж авч гарах юм готрчаад байгаа мó эсвэл ингээд юмыг болгох гэсэн чинь болохгүй байгаа юм байдлыг л бид нар ингээд тэр тухайн үед мэдрэх хэрэгтэй юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэрийн талд яг мэрэгжлийн хүний хувьд яг яах хэвээр зөвлөгөө өгөх юм бол хүмүүст. Энэ дээр яг нэгдүгüрт бол зүгээр тухайн зүйлээ мэдэх нь айгүй чухал. Мэдэхгүй байгаа учраас тэрийг ингээд арга хэмжээ авч чадахгүй байгаа байхгүй. Мэддэг, таньдаг мэддэг одоо юу гэдэг сэтгэл зүйн асуудлууд хямрал байгаа тавил ер нь нэмэрхүү асуудал байдаг юм уу? Тодорхой хэмжээгээр нэг сэтгэл зүйн одоо сэтгэл судлалын үзүүлэлт бол үнэхээр хөгжлөө подкаст юм уу, ном одоо уншигвал за бүр одоо чат GPT-гээс хайгаал AI-аас тэ хайгаал харж болох байхгүй. Тэгэхээр иймэрхүү тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь аюул чухал. Хоёрдугаар гэвэл мэдлэгтэй байхаас гадна яг өөрийгөө тийм одоо сэтгэл готролтой байна ч юм уу тэ сэтгэл төвшөөрлөг хэмгээгүй байна гэдэг юм. Энийг өөрөө хүлээн зөвшөөрөх нь аюул чухал. Хүлээн зөвшөөрөд эхэлчих юм бол хүн тэр дарга хэмжээ аваад эхэлдэг байх. Тэр нь сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн яг одоо сэтгэл зүйн зөвлөгөө аваад явж байгаа хүмүүсийн ер нь яг асуудлыг нь ярилцаад үзэхээр
ерөөсөө өөр дөрөв төвлөрөөд байна. Дандаа нэг асуудлыг тэрийг нэг хүнийг өөрчлөх юм уу, нэг бол нэг ажлыг юм уу, ямар нэг юм өөрчилж гаднаасаа асуудлыг хайгаад байдаг. Ерөөсөө яг өөр дөрөв төвлөрөө би миний яг юу болохгүй байна. Би өөрөө ямар үед асуудал үүсээд байна, яахаар гайгүй болоод байна. Өөрийгөө жоох анзаараад ирэх юм бол асуудлууд яг айгүй уртан шийдэгдээд эхэлдэг. Одоо залуучуудад гэдэг юм уу одоо ингээд бид нар нэг эмч учраас амьдрал дээр ингээд нэг асуудалтай өвдсөн зовсон хүмүүс ирэхэд тэр өвчнийхэн шалтгааныг хайхаар гэр бүлийн одоо дотоод уур амьсгал нэгэндээ гомцсон тонирхсон ч гэдэг юм сэтгэл зүйтэй холбоотой өөрчлөлт өгөө тэрнээсээ дагаа ингээд биений өвдсөн байдалтай ийм нөлөөлөл байгаад байна. Сэтгэл санаа хямраад өвдөд ирэхээр одоо нойргуудтай хоол ундны туршил өөрчлөлт ийм байдал үүсээд байна. Тэгэхээр энэний гол одоо шалтгаанд аавууд ингээд байгаад байна. Тэгэхээр тэр аавын ингээд сонсоод тохоор би чамайг тэтэж байгаа гэдэг юм уу? Би ингээд мөнгө олоод ингэж ийна ч гэдэг юм уу? Ямар нэгэн байдлаар ингээд өөрийгөө өмөрөх хандлагатай ингээд хариуцлагаас нэг талдаа цухтаад байгаа байхгүй юу? Тэр үүрэг хариуцлагыг бид нар ингээд яаж ойлгож ямар түвшинд хүлээж авах хэрэгтэй. Энээс цухтахгүйгээр энийг одоо яаж шийдвэл одоо яг манай амьдрал дээр гарч байгаа юм жишээ байхгүй юу? Эхний хүүхд төрөөд 5 сар мартай байсан юм. Одоо тэр үед төрсний дараах одоо эмэгтэйчүүд их хямралтай дааврын уналт. Тэр юмнаас болоод одоо би өөрөө эхнэрээс анзаарахгүйсэн мөлий. Эхнэрч ч одоо ер нь айгүй тийм цоглог темптэй байхгүй. Хэвийн байдал нь алдагдаад, зан ашд нь өөрчлөлт ороод, докторгүй болоод ирж байгаа байхгүй. Анзаараад ерөнхийдөө яг тийм уламжлалтын эмнэлэг твтүүлсэн. Тэгээд эмнэлэг твтүүлээд ирэхлээр тэр нь буцаа засраад ирж байгаа байхгүй. Тэр нөгөө доод биеийн одоо уламжлалаар бол те хийх тэнцвэржүүлээд буцаагаад элчийг нь үүсгээд, тамирыг нь үүсгээд ирэхлээр хүний сэтгэл санаа буцаад дээрдэд ирдэг те. Төрсний дараах ээжүүдэд одоо тийм эмчилгээ бас хэрэгтэй байна тий. Тодорхой хэмжээнд яг тэрний цагийг гаргаад, тэгэхээр одоо манай эмнэлэг бол бас өөрөө тийм эмэгтэйчүүд одоо төрсний дараах руу бас чиглэсэн яг юм одоо мэрэгжлийн одоо тэр заслын эмч нарыг одоо тэр шаардлагатай гэж үзэх юм бол одоо гэрээ хийгээд тодорхой хугацаанд бас эмчлүүлэх юм боломжийг бас юу гаргаж ирж байгаа. Орчиц брэнд нь хүүхдийн арьсан дээлтэй олон улсын стандартад нийцсэн амьсгалах чадвар өндөр, торгон мэд зөөлөн шин чанартай хөвөн даавуугаар шин төрсөн няран үлгийн багц, хувцас хэрэглэл, мөн жирэмсэн болон хөхүүлэхийн нийт 60 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үндэсний брэнд юм. Гэр дүүрэн хайр Орчиц брэнд. Тэр хариуцлагатай байх, хариуцлагаас цухтахгүй байхын тулд бид нэг юм гаргалгаануудыг байхаар яавал нэрээ нэг тэнцвэртэй байх ба тий. Гэрлэн гэдэг шиг тий. Эхнэрт яг юу үсээд нэг анзаараад нэг харчвал тэгвэл бас асуудал илүү хөнгөн болж ирж байна гэдэг ч юм уу тий. Ялангуяа эрэгтэй хүн хариуцлагаас цухтаад тий. Яг яагаад гэвэл өөр л байх л та тий. Хүний амьдрал өөр тий. Хүний амьдрал өөр ба. Гэхдээ ер нь ингээд аливаа зөрчилдөөнийг яг гол түлхүүр нь болж идэг юм нь юу вэ гэхээр одоо мэдрэмж шүү дээ. Одоо зөрчилдөөн хүмүүсгээд тэрийг яаж хүн шийдвэрлэдгээс одоо шалтгаалаад зөрчилдөөн шийдэгдэггүй бүр хурцдаггүй гэдэг одоо шийдэгдэх байхгүй. Тэнгүүд энэ дээр дөрвөн төрлийн өөр гаргалгаа байдаг гэх юм уу? Хүн болгон одоо дөрвөн өөр янзаар одоо зөрчилдөөнийг шийддэг байх юм л тийм. Нэгдүгээрт нь юу вэ гэхээр нээлттэй байдлаар буюу тухайн хүний одоо эсрэг талын одоо харилцагчийнхаа байр суурийг бодохгүйгээр зөвхөн өөрийнхөө байр суурь одоо өөрийнхөө хэрэгцээгээ одоо бодож хариу үйлдэл үзүүлдэг. Тэгэхээр яг нэг хэсэнд бол их хэрэг болж байгаа юм уу? Яг хүнтэй харилцаа нэр их асуудалтай бие төвтэй тийм хүмүүс байна. Хаалттай боловч их ийдэг хүмүүс байна. Тухайн хүн нөгөө эсрэг талынхаа хүний одоо байр суурийг их бодож үзээд өөрийгөө нэг цааш нь тавьчихдаг. За би бол яг өөрт нь таалагдахгүй байсан зүйл хийсэн ч гэсэн байх гэдэг тийм. Өөрөөр нөгөө нэг асуудлыг нөгөө хүндээ их ийдэг боловсонгоор их гоё юм шиг боловч асуудлуудыг өөр дээрээ дандаа аваад асуудлыг дандаа тэр мэдрэмжийг байнга дарж идэг. Ийм хөдөлгөөний хүмүүс бол дандаа сэтгэл санаатай өвөлдөр одоо психосоматик өвчлөлүүд буюу бие дээр сэтгэл зүгээс үүдэлтэй өвчнүүдийг тосч чаддаг. Тэнгүүт нөгөөх нь одоо ямар нэг арга байна гэхээр нээлттэйч биш, ийдэгч биш буюу эмчилснэр асуудлаас цогтдаг төрлийн хүмүүс. Асуудлыг шийдэх гэж оролддог. Шууд хайчдаг. Тийм шууд хайчлаг юм. Тэнгүүт одоо нэг салтыг одоо зүгээр нэг яг асуудлын нэг шийдвэр гаргах одоо нэг арга юм шиг тий бодоод байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ бол нээлттэйч биш, ийдэгч биш байдлаар шийдэж байгаа нэг асуудал. Тэгэхээр хамгийн зөв арга нь юу вэ гэхээр нээлттэй боловч ийдэг байдлаар нөгөө хүний байр суурьгч бодож үзсэн, өөрийнхөө байр суурьгч бодож үзсэн. Яг дундуур нь ийдэг байдлаар өөрийгөө илэрхийлж тэр сөрөг мэдрэмжийг гаргаж явах аягүй чухал. Эхнэр нөхөр хоёр муудалцахаар нөхрүүд их хүслэн ярилцъя гэдэг гинэ. Тэгэхээр эхнэрээ мууруулчиход эхнэрээ уурлахаар ярилцдаггүй гэдэг ш. Ярилцахаар чиний зүг болтыг өстэй гэдэг шиг. Миний зүг байсан л та гэх. Ярилцах нь бол
хамгийн зөв бас шийдэл мөн биз дээ. Мөн. Гэхдээ яг гоо ярилцах гэдэг дээрээ жоохон бас нэг өөр юмыг нэг ойлгохгүй бол ярилцах гад ирэхээр хэр хөл болчиход байдаг. Одоо яг хосны сэтгэл зүйн зүйл яваад явж байгаа хүмүүс бол тэгэхээр ярилцах гал хичээнгүүд хэр хөл болчиход байна. Тэгэхээр энэ яг гол санаа нь юу гэхээр зүгээр хүн болго яг өөрийгөө илэрхийлдэг ярихыг хүсдэг байхгүй. Яг ихнэрч тэгж байгаа нөхөрч тэгж байгаа тэрийг ойлгоод хин хинийхээ зүгээс хичээгээл зүгээр ярих дээр биш сонсох дээр төвлөрч байл гэж тэрийг одоо татуулах гаалаад хичээгээд өөрөөр хэлбэл нөгөө хүний яг үндэ ямар ч хэрүүл маргаан байсан цаана нэг хитгэн л утга байдаг байхгүй. Жишээлбэл эмэгтэй хүн ихэвчлэн одоо хэрүүл маргааны цаад яг нэг санааг нь бодоод тэгэхээр нэг жоохон халамжлуулах гэсэн л нэг санаа яваад байдаг байхгүй. Эрэгтэй хүний үед эсрэгээрээ нэг жоохон одоо хүндлүүлэх гэсэн ч юм уу тийм ихэнх тохиолдолд яг хүн хүний хувьд ихэнхдээ нэг иймэрхүү санаа байдаг. Тэгэхээр яг тухайн хүний үгэн дээр биш яг одоо агуулга дээр юу хэлэх гээд байна те цаанаа юу хэлэх гээд байна ярихаас илүү жоохон сонсох дээр анхаарал гэж. Эхнэр нөхөр дээр ирдэг эргэн тойрны одоо хүрээлэл хүмүүсийг нөлөөлөл хадам гэл нэг бүх юм дээр ингээд идэг нэг мөнхийн сэдв байгаа шүү дээ. Эргэн тойрны хүмүүсээс яг өөрийнхөө хадмынх уу гэдэг ба. Юм бодуулж ирсэн бэ те. Манай ээж бол намайг өсгөөд ингээд уулцсан. Хадам аав чороос ингээд манай эхнэр ингээд том болгоцсон. Тэгээ бид тээр өөртөө амьдрал зохиогоод ингээд хүүхдтэй болоод ингээд тэгж явахдаа одоо тэр хүмүүсийг одоо ингэсэнгүү тэгсэнгүү тэр хүмүүс орж ирснээр бас ингэх ёстой тэгэх ёстой гэдэх нь бол надад жоохон утгагүй санагдав. Тэр хүмүүсээс ингээд заавал юм авах ёстой биш байхгүй. Монголчууд яг нэг уламж сэтгэхэд те нэг одоо хүүхдүүдийг харах юм уу бидний хүүхдийг ингээд аавч нар харах ч юм нэг юм нэг халамжтай нэг юм юу байгаад байдаг те. Гэхдээ би тэр хүмүүс бол ингээд хүсгүй бол тэрийг заавал наалдуулаад авах шаардлагагүй л гэж бодод. Яг би ингээд жоохон боломжоор ингээд цалингаас илүүчлээд яг хүүхдтэйг юм нэраа юм хэцүү байгаа үед ингээд хүн ингээд жоохон цалинжуулаад тэр асуудлаа шийдээд гэр бүл доторх асуудлаа ингээд өөртөө шийдээд ингээд яваад ах юм бол тэр хүмүүс зүгсэн тийм надад бол амар санагддаг байхгүй. Одоо манай хамгийн бага одоо 4 настай одоо сая 4 нас хүрч байгаа байхгүй. Тэгвэл хамгийн бага чинь цэцэрлэгээс тарчаад орой ингээд ажил тараал ингээд очиж идэл тэгэл нэг хоолтой хоолгүй ингээд байж байгаа бол тэрийг хараад ингээд имзэглээл хүмүүс бидэрлөө ингээд дайралт ирнэ шүү дээ. Тэгээ нөлөөл ирж байгаа байхгүй. Ах их нараас тэр нь бид нар дайралт гэдэг юм уу тэгж харж байгаа боловч яг сэтгэл тавьж байгаа анхаарал тавьж байгаа хэлбэр юм. Тэгэхээр тэр болгон дээр ер нь бид нэг бас л нэг одоо том жижигэн томоо ингээд нөгөө хардаг гэдэгсээ гэр бүл дотроо за чи өнөөдөр иш очсон бол ингэ шүү чи ингэ шүү гэдэг байлаа нөгөө гэр дотроо байгаа хүмүүсийн цаг заваа ингээд зохицуулаад аль болохоор өөрсөн дээр ингээд шийдэж гэж үзээд ер нь тэгэл аль талаас ирж байгаа. Шээ манай талынхан бол надад л хэлдэг. Эхнэрийн талынхан бол эхнэрт л хэлж явах шиг байгаа. Тэгээд тэрийг бол нөгөө бид нар ингээд тэр хүний үгээр үг хийж юу гэдгийг тэр ингээд нэг хоорно ярьж ингээд нэг овол болгож хэрүүл уруул гэдэг шиг юм. Наа ч бас гоё үнцгэн те болохгүй байгаад байгаа. Баяр ёслолоор ингээд уулзаал ингээд байж байгаа. Тийм л одоо хэвийн юм эрүүл харилцаа тэнд явж л байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол энэ бас их зүг байгаад байгаа шиг байна. Одоо жилийн өмнө юм уу? Солонгост одоо гэр бүлтэйгээ буруулаа байхад эмээг хажууд байхад бол ганц нэг жоохон асуудал үүсгээд байгаа юм шиг одоо нэг жоохон эвгүй мэдрэмж төрүүлээд байгаа. Эмээ өвөнөр хүүхдэд асрыг чихэрэж чихлаад одоо дуртай эмээг нь айгүйх авч өгöd байдаг. Тэр бол миний хувьд уг нь бол би ч нэг юм чи одоо ямар одоо юу итгэхээр яах вэ те асуудлууд айгүйх бодоод анхаардаг байхгүй аль болох нууцаар ингээл. Тэгэл эмээ өвөө дээр яваад ирэхээр л бүр л амар чихэрэж чихлаад цүнх дүр юмтай ороод ирдэг тэнгууд нь яаж хэлэхээ мэдэхгүй те энэ ч одоо хүүхд үнэхээр хайрлаад байгаа юм шиг боловч нэг талаараа бас үнэхээр би юм бохоо алаад байгаа те. Тэрэн дээр хэлж чадахгүй байгаадсан. Гэхдээ энийг сэтгэл зүйн шинжилгээ ухааны үүднээс тайлбарлаад үзсэн чинь яг гоо эмээ өвөнөр ихвчлэн л тэгдэг шүү дээ. Хүүхдүүдийг айгүй их ингээл инхрээлэл хайрлаж байгаа хэлбэр нь л. Тий, хайрлаж байгаа хэлбэр. Тэгсэн чинь энэ нэг талдаа нэг аав ээжүүд хүүхдүүд гингүүд хариуцлагын мэдрэмж өндөр байдаг. Хүүхэд буруу замаар орох юм уу, хүүхэд ямар нэгэн өвдөж авах юм бол аав ээжүүд их хариуцлага үлдээд. Эмээ өвөө тэрэн дээр хариуцлага хамаагүй бага мэдэрдэг учраас ийм хөдөлгөөн дээр хач холбогдол өгдөг юм билээ. Сэтгэл судлалын шинжилгээ ухаанд л юм шиг иймэрхүү тайлбар яваад байдаг. Сайхан урагшаа авчиад ирээнээр дайраад иржсэн чинь нэг юм хил гарахад нэг юм аав ээж жоо хүүхдтэйгээ бас хамт авшин суугаад гарч байгаа юм. Тэгсэн чинь хүүхд нь ингээл ерөөсөө тэр нэг буудалд бас ингээд гарч ирсэн баг. Тэгэхээр нэг буудлын үүдэнд өдөд тэр дэлгүүрл ингээл орилол дайраад байгаа байхгүй. Энийг аав гэл.
Тэгэл идж байгаа юм нарахаар ингээл зайрмаг чихэр ингээл бохмох ингээл 0 сахар байхгүй. Тэгэл машин ингээл суугаад хажууд явж байхад ингээл орилол ингээл ингэмээрэн тэгмээрэн гэл. Тэгээ надад бол тэр хүүхд хамаагүй л дээ. Тэр айлын хүүхд тэр ингээл өөртөө ингээл одоо эрүүл мэндийн яа нүн. Гэтэ надад нэг бодогдсон юм энэ ч одоо Монгол улсын ирээдүй те одоо манай хүүхдүүдэд зэрэгцэж өснө. Тэр чинь ингээд одоо эдгээр насанд хүрээд одоо Монгол улсаа ингээд хөгжүүлэхийн төлөө зүтгэн те. Тэгэхэд ийм одоо багасаа ийм хэрэглээтэй тэгээд одоо яадгийн те би энэ одоо магадгүй тэрнээсээ одоо л ингээд янз янз суур өвчтэй болоод ингээд янз янз одоо тийм чадамж бүтээмж муутай ийм хүүхдүүд төрүүлэх юм бол надад тэр талаас амар хэцүү санагдсан байхгүй те. Ирээдүйд яана те. Одоо хэрвээ өвөө мэдэр очдог бол оос ажин яг ингээд нөгөө зөвхөнд ингээл явуулдаг байдлаар ч юм уу те. Одоо чихэр бичээнийг тэдэс хойш идэхгүй ч юм уу. Гэртээ бол иймэрхүү дүрэн бол байгаад байхгүй юу. За хоол идэггүй бол одоо юу гэдгийг гаст ондоо авахгүй шүү ч гэдэм үү. Өглөө үедээ юу гэдгийг одоо ийм чихэр чекап идэхгүй шүү гэдэг. Ингээд хүмүүжүүлчихгүй. Тэр чинь нөгөө эмээ өдөр очихаар яаж бүх юм хяналтгүй болоод ирэх чөлөөтэй. Тэгэхээр энийг ч гэсэн бид нэр эмээ үүд тодорхой хэмжээнд хэлж их ёстой гэдэг. Бас тэр японочдоор онгоцны буудлын дээр хүүхдийнхээ шүдэг угаагаа зогсчихлоо шүү дээ. Цэцэрлэгийн багш нар бол тэнд айгу мундаг хүмүүс гэдэг байгаа те. Япон хүнийг бэлдэж байна те. Маагчсан бас тийм л бас баймаар. За одоо ингээд нөгөө одоо төрсний дараа ээжүүд юу яаж ш. Гэртээ ингээд хүүхдээ хараад ингээд тодорхой хэмжээнд суугаад эхэлчихээр ерөн сэтгэл зүйн үед яг ер нь ямар өөрчлөлтүүд мэдрэгддэг вэ те. Жирэмсэн байх хугацаанд тархины өөхний хүчлээ хүүхдийн тархийг үүсэж хөгжөхөд ээж өөрийнхөө тархины өөхний хүчлийг хүүхдэд дамжуулдаг юм байна. Ингэснээс үүдэлтэйгээр тархины саарл бодисод багасаа тодорхой хэмжээнд тархи жижигэрдэг гэж одоо агшилт өгч. Энээс үүдэлтэйгээр одоо альва зүйлд одоо хит мэдрэг болох ч юм уу те аюулгүй одоо сэтгэл зүйн асуудлууд нь эмо ч юм уу те гомдомтгой хүн байсан бол тэр нь бүр хит өндөр болдог ч юм уу. Тэгэхээр болдог процесс юм биш үү те. Имждэг юм. Тийм энэ бол яг нэг талаа илүү логикс гэлээг нь багасгаад эсрэгээрээ амигдала буюу дөрөв нэрсэн сэтгэл хөдлөлийн төв маань илүү итвчиж өгч байдаг. Яагаад ингэдэг вэ гэхээр их урагтайгаа одоо харилцаа холбоо тогтоох тийм үггүйгээр харилцаа холбоо тогтоох тэр нөхцөлийг одоо бие махбод өөрөө зохицуулж өгч байдаг. Тэгвэл одоо эхнэр ямар хэрэгцээ үүсч байгааг яаж мэдэх вэ? Одоо арга зээл хэлэх үү, асуух уу? Одоо нэг эмэгтэй хүн чинь үгүй гэж хэлж байгаа юм тийм шүү. Тэр шиг эхнэрийнхээ хэрэгцээг яаж одоо тодорхойлж онох уу гэх юм уу те? Цэцэг амаар ахт нь цэцэг өгөхгүй өөр одоо бэлэг өгчүүл яах вэ? Эсвэл одоо нэг одоо бол нөгөө нээлттэй онлайн шопод аягүй гарчлаа шүү дээ. Тэр онлайн шопоор ингээ нэг юм харчаад скриншот ингээд хийгээд ингээ явуулахад нь тэрийг ингээ тоохгүй өнгөрчүүл одоо бүр ингээ гал асна гэдэг шиг болох уу. Эхнэрийнхээ утсыг харж байгаа нэг скриншот хийсэн юмнуудыг харчаал. Тэгэхэд л ер нь юу авах гэдэг те юу хүсээд байгаа гэдэг нь бол ер нь их тодорхой. Зүгээр жоохон тодорхой ярилцсан илүү чухал баг. Тэгвэл бидний хувьд энэ одоо их гоё бэлэг байх гэж бодоод байдаг. Эхнэр шал өөрөө хүсэж болно шүү дээ. Ер нь явж тэгээд зүгээр нэг гадаа нэг жоохон цуг байх ч юм уу хатуур жоохон гармаар санагдах тийм жоохон хайр халамж одоо дэмнээд өгөх тиймэрхүү юмнууд илүү чухал байх гэж бодож байна. Өстө тийм л байна тий. Тэгээд нөгөө тодорхой хэмжээнд биед нөгөө нэг одоо юу гэдгийг хэлбэр галбараа алдж байгаа одоо жин нэмж байгаа ч юм ингээд асуудлууд үүснэ. Тэгээд нөгөө одоо хүүхдтэйгээ зуралдаад одоо өөртөө анхаарах цаг багасаад ирцгээр эрх эмхтэн гадуур гарах олон нийтийн одоо тэр байр ёслолоор ингээд явах нь нэгдүгээр нялх хүүхдтэй гэдгээсээ төвшөөж байгаа хоёрдугаар өөрийгөө бас нэг орхицсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед юу яаж одоо арга. Одоо ингээд хэд хоног өмнөөс ч юм хэллээ шүү дээ. За харин нэг хэд өдөр нэг тийм байгаа юм байна шүү. Өөрөө ажиллаа зохицуулаад за харин хамт явбал болж гэнэ. Хүүгээ одоо гадаа нь бариа зогсож явах уу. Тэр үед миний ажил юм байна. За харин ямар ч явуулъя те. Ээжиг дуудъя ингээ тгий. Гэд ирэхлээр ингээд юу байдаг шүү дээ. Одоо ингээд нэг гарах хэрэгцээ дутагдaltaй учраас би гарчаад ирээ гэл. Эмээс орохоо би гарчаад ирээ гэл. Тэгт нөгөө замнаар гарчаад ирэн гэдэг гэл. Тэгэл зүгээр ингээд нэг өөрийнх нь хүснээр ингээд хүн чинь ингээд нэг юм дураараа байхтай гоё байдаг шүү дээ. Одоо эхнэрт яг ямар хэрэгцээ байна гэдгийг ярилцаж ойлголцоо тэрийг нь бүрдүүлэх нь илүү чухал. Ер нь яг сэтгэл зүйн одоо онлын үед шинжилгээний үднээс яг энийг ер нь юу гэж тайлбарлалт. Орчиц брэнд нь хүүхдийн арьсан дээлтэй олон улсын стандартад нийцсэн амьсгалах чадвар өндөр, торго мэд зөөлөн шин чанартай хөвөн даавуугаар шин төрсөн няран үлгийн багц, хувцас хэрэглэл, мөн жирэмсэн болон хөхүүлэхийн нийт 60 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үндэсний брэнд юм. Гэр дүүрэн хайр Орчиц брэнд.
Яг нь ер нь зүгээр ямар ч сэтгэл зүйн асуудал байсан хүн ер нь эхлээд одоо суурь хэрэгцээг хангах хэрэгтэй байдаг байхгүй. Магадгүй тэр ээж яг нэг юм хүсээд байгаадаа биш үнэхээр тамирдч ядраа цаанаасаа уурах үедэж болно шүү. Тулцсан байж болно шүү. Тэгэхээр тэр одоо магадгүй анхдагч хэрэгцээнүүд тийм хоол нойрыг нь хамгийн дөрөж хангаж өгөх нь чухал байдаг. Аавч гэсэн эсрэгээрээ өөрийнхөө одоо бие махбодын нойр одоо тамирд их тодорхой хэмжээр дасгалжуулах гэдэг ч юм. Хоёр талаасаа суурь одоо хэрэгцээнүүдэд хангачаад хоорондоо харилцахад хамаагүй өөр байдаг. Эхнэрийн хувьд яг тэр нойрны үнэхээр яг бүтэн байна уу тий. Хэрвээ шалтгаангүй уурлаад байгаа бол чеклэх шүү дээ. Тодорхой хэмжээгээр одоо амттан идэх ч юм уу одоо тиймэрхүү хүслүүд байгаа шүү. Тиймэрхүү юмнуудыг нь илүү жоохон хангаад өгвөл уур бухимдал нь илүү тайлбагдаад ирэх болов. Эр хүн одоо өрхийн тэргүүн гэж ярьдаг тий монголчуудын өрхийн тэргүүн гэж ярьдаг. Энэ өрхийн тэргүүн гэж хинбэ? Одоо хэдэн хүүхэдтэй болох уу? Хэр хол явах уу? Одоо 20 жилийн дараа манай амьдрал хаана явж явах уу? Ингээ тийм одоо гинтийн юу болвол хаана би ямар арга хэмжээ авах вэ? Тэр болтол би өөрийгөө яаж бэлтгэж үү? Хүмүүний одоо тэр өөрийгөө одоо тэр мэдэрж байгаа мэдрэмжүүд өөр л байх л та. Мэдээний хувьд бол зөвхөн одоо санхүүгээр хангахгүй те. Тэр гэр дотор яг юу болж байна те. Яг нарийн эс болгоныг илүү мэдэрч хүүхдэд юу хэрэгтэй байна, эхнэр яаж байна гэдэг ийм нэг юм болгоныг эцэг болгон дээр нь очиж ингэж тэнцүүлж тааруулж ингэж явах нь л өөрөө өрхийн тэргүүн гэдэг нэрийг одоо зүүхэд илүү тохиромжтой юм болов. Тэгэхгүй ингээл би ирлээ хоол хаана байна те. Би мөнгөтэй байгаа те. Энэ бол яг тийм юу зөвхөн жолоодж байгаа хэлбэр бол биш. Захирж байгаа л бол. Миний хувьд бол тэгж удирдах юу гэдэг нь те. Зохион байгуулах талаасаа илүү харах нь дуртай байдаг. Амьдралыг ерөнхий чигийг нь гаргацдаг те. Одоо эрэгтэй хүний эмэгтэй хүний онцлог гэвэл нэгдүгээр уусаа эрэгтэй хүн илүү бие даасан байдлыг илүү одоо хүчрхэг байдлыг мэдрэхээр аз жаргалтай болдог тийм. Өөрөөр хэлбэл эрх хүн тийм байвал тухайн одоо гэр бүлд нөлөөлөл нь илүү сайн байж чаддаг. Эсвэргээр эмэгтэй хүн одоо эрэгтэй хүний хувьд бол ядаж лиггүй тийм сэтгэл хөдлөлөөр одоо илүү өндөр байдаг гэж үздэг. Тэрнээс үүдэлтэйгээр бусадтай хамт байгаагаа мэдрэх үедээ илүү аз жаргалтай байдаг байхгүй. Эрэгтэй хүний үүрэг бол яг ерөнхийд нь ингээд би гэр бүлийг ерөнхийд нэг чиглүүлж тэгвэл эмэгтэй хүний үүрэг нь эсрэгээр гэр бол одоо жижиг сажиг зүйл деталуудыг илүү сайн анхаарч байна тийм. Дээрээс нь гэр бүлийн харилцаа холбоог үүсгэхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс гэж хардаг байхгүй. 5 хүүхэдтэй болохоор өрхийн тэргүүний хувьд юг үүрэг гэж боддог вэ гэхээр том хүүхэд жижиг хүүхэд гэхгүй хүүхэд болгон дээрээ яг тухайн хүүхэдтэй анхаарсан тийм нөгөө хүмүүжлийн гэдэг юм уу хичээлийн гэдэг юм уу үүрэг хариуцлагын гэдэг юм уу тэр хүн юу хийх ёстой ямар хүн болох ёстой вэ гэдэг тал руу нь хүүхэд болгон дээр ингэж нөгөө тус нь ингэж нөгөө нэг хувь хүнээр нь бие даасан байдлаар нь ханддаг хүүхдүүдээ яг тэр амьдралын төлөө надтай та нар хамт явж байгаа шиг байдаг тэр мэдрэмжийг өгөх. Тэгээд тэр одоо ямар сургуульд сурах гэж байгаа ингээд тэнгүүд би за чи тэр сургуульд сур гэдэг байдлаар биш өөрөөр нь судлуулж байгаа. Жишээ нь сургуульд оруулж байгаа те. Одоо манай том охин их сургуульд орсон байж байна те. Хүү болвол одоо ямар юмны дугууланд явах юм, энэ жил юунд сурах юм, энэ жил юуг анхаарах юм гэдгээл тэгэнгүүт ярилцж хагаад тэрний хүүхэд тийм учраас чи тэг гэдэг бастай ерөөсөө харьцуулдаггүй. Чи яг юу хүсэж чинь тэрийг оол гэдэг байдлаар ханддаг. Гэртээ байх үедээ гэрээ ажилд одоо хэрхэн оролцдог вэ? Яг ер нь бол аав хүн ямар байх хэвээр аав нь ингээл аялаа тараад ирлээ. Ингээд хоол бэлэн байх хэвээр. Тэгэл хоол хийгээгүй бэлэн биш бол одоо тэр ингээл их нэрлэг ингээл болгондоо хийсэнгүү гэдэг юм уу те. Нэгдүгээр гэр дотор бол маад бол ерөөхдөө нэг дүрэн байдаг те. Одоо авсан бол хураа, одоо эдсэн бол угаа, одоо юу гэм бохирдуулсан бол цэвэрлэг гэдэг юм те. Тэгээ эхнэр одоо ингэ нэлэх бие мэтэй хот бол би ерөөсөө ингээд би өглөө ингээд зав гарвал ингээд шүлнийхэн юм бэлдэж өгөөд бас хүүтийн барьчлахгүй юм чи ингээд бүх юм бэлдэж за өдрийн нэг ингээд яан шүү, ингэ шүү гэл ингээд тэрнээс эсрэгээрээ бас ингээд одоо найзуудын амьдрал дээр ч юм харагдчихсан байгаа байхгүй юу. Найз эрэхтэй бол ерөөсөө бүх юм хийчдэг. Тэнгүүт эхнэр ингээд ерөөсөө сууч яадаг. Тэ сүүлдээ нөгөөх нь бүр ингэ дадал болцсон. Тэр хүн л хийх хэрэгтэй болцсон байгаа. Одоо тэр гэр бүл дотор байх юм тэнцвэр баланс ингэ алдагдчихсэн нэг тийм юу. Тэгэхээр ч нөх хүндлэл байхгүй, юм байхгүй ч байд юм уу те. Тодорхой хэмжээний бас зааг байх хэрэгтэй. Хэрвээ угаад сасгадгүй одоо гэр оролт байсан бол те. Одоо хог асгаад миний хэмэр эсвэл дорддог бол одоо хамгийн хэмэр бол хүн байх. Тэгэхээр энэ үзэл маань өөрөө яг үнэндээ магадгүй зүгээр би саяхан нэг юун дээрээс сонсч байгаа. Энэ үзэл зүгээр нэг хэдэн мянган жилийн өмнө нөгөө гэрчүүд нь дайддаг байсан хамгийн чухал ажлыг хийдэг байсан учраас эрчүүдээ хүндэлдэг.
тэрнтэй л холбоотой авчиж. Одоо бол эрэгтэй эмэгтэй гендерийн бүгдээрээ ажиллаа хийж яг адилхан мөнгө олдог болсон. Учираас гэрийн ажлыг тодорхой хэмжээнд хуваагаад хийждэг тийм байх нь илүү зүгээр гэж бодож байна. Эмэгтэй хүн аливаа зүйл ер нь хамт байхаа мэдрэхээр айгүй аз жаргалтай болдог. Энийг ч гэсэн би өөрөө айгүйх мэдэрдэг байхгүй. Ганцаараа цэвэрлэх юм бол уурлаа хинтээ тэгээ бүсэн жоохон ингэж хаалгамал жоохон саваастай Тэнгүүд би нөгөө өөрлөө ороод цуг цэвэрлэж мөвлөх юм бол өстэй айгүй өөрөө бол хамт гэдгээ мэдрэх гээд юм л та. Ерөөсөө хүн тиймэрхүү мэдрэмжийг өгөх нь айгүй чухал. Гэртээ нэг одоо хоол унд хийх бүх нөхцөлөө ингээ бүгдийг ингээ бүрдүүлээ тавьчихдаг учраас хүүхдүүд аль төрүүлж ирсэн ингээ хийгээд хин хоол идэхгүй юу гэдгээ шийдээд ингээ явчихдаг. Маргааш өглөө нь одоо босоод хоолоо хийгээд авч явах бол ингээ шүү тгий шүүгээ. Тэр гэр бүл доторх гэр орны ажил бол эрэгтэй эмэгтэй гэж ялгархгүй. Хэрвээ завгүй бол завтай нь гэдэг байдлаар нөгөө нэг гэр бүл дотор энийг зохицуулаад явчихдаг байхгүй. Дөрвөн талбар дээр тэнцүү байж иж амьдралаа одоо сэтгэл зүйн хувьд ч юм уу ингээд айгүй эрүүл байт юм байна л да. Тэр нэгдүгürt нь үйл ажиллагаа буюу тодорхой ажил мэргэжилтэй ололт амжилт карьерийг нэгдүгээр. Хоёрдугаар нь гэхээр харилцаа холбоо. Өөртөө болон бусадтай их нэртэй гэр бүлтэйгээ харилцаа холбоо хэр байгаа. Гуравдугаарт нь утга учир буюу аливаа одоо ирээдүйг харах өнцгч гэдэг юм уу. Тэгээ хийс хөрлөл одоо шашин шүтлэгч гэдэг юм талаасаа. Тэгээ нөгөөдөнд бие махбод болоод бие одоо мэдрэмж энэ дөрвийг тэнцвэртэй авч явж хүн харилцаа холбоо ирүүл бие махбод үйл ажиллагаа буюу одоо ажил мэргэжил тэгээд утга учир аливаа хийс хөрлөлүүд. Тэгэхээр энэ дөрвийг тэнцүү авч явахгүй бол одоо нөхөр жишээлбэл зөвхөн би ажиллаа л гэдэг тэг гэртээ ирээд одоо зүгээс суудаг бол нөгөө харилцаа холбоон дээр асуудал үүсдэг. Өөрөөр хэлбэл хит их энерги үйл ажиллагааны одоо ажил мэргэжилтэй холбоотой хит их энерги зарцуулаад байгаа байхгүй. Тэгэхээр би энерги тодорхой хэмжээнд гэр бүлтэй одоо харилцаа холбоон дээр жоохон авчрах нь чухал байдаг. За ингээ өнөөдрийн подкаст маань одоо энэ бүрээд өндөрлж байна. За подкастын төгсгөлд хамгийн гоё оргил үе. Одоо өнөөдөр аав гэд бид ингээд аавын өнцгөөс ярьчлаа. Тэгэхээр биднийг одоо ингээд өдөө зэрэгтэй өргөж туршиж явж байгаа эхнэрүүдтэй хэлэх сэтгэлийн халуун татна үг. За тэгээд өөрсдөө бас тодорхой хэмжээнд ямар ажил эрхэлдэг бэ? За намайг бүр бадам хийдэг. Couple-med уламжлалт ангаа ухааны одоо гүйцэтгэх захирал. Тэгээд уламжлалт ангаа ухааны их хэмж сэтгэл судлаач гэдэг хос мэргэжилтэй салгаана. Тэгээд за их нэртэй хандаж хэлэх үг гэвэл зүгээр өнөөдрийн хүртэлтэй миний хийсэн, бүтээх гэж явж байгаа энэ бүгд зүйл 100% одоо би бол 100% гэж хэлнэ гэхээр их нэрээс одоо дэмжлэгтэйгээр энэ зүйлүүд явдаг. Тэгэхээр энэ бүгдэд үнэхээр одоо баярлалаа тий. Одоо хооштой ч гэсэн амьдрал маань илүү гоё өргөжөнд дэмжиж гоё амьдрах болно. Чиний хадлаа одоо чадах бүх найз зориулнаа гэж хэлээ. Би одоо ангаач туу эмнэлгийн эмч одоо өөрөө бас үүсгэн байгуулсан эмч байгаа. Ерөнхийдөө уламжлалт ханаа ухааны чиглэлээр ажилладаг. Уламжлалаар одоо хийгдэж болох, одоо эмчилж болох бүх өмчлөлүүдийг одоо эмчилдэг тийм эмнэлэг. Хийгдэж байгаа бүх ажлын явдал бол чимээгүй одоо байж байгаа хүн ч гэсэн одоо яг эмчин болохгүй байгаа. Энэ хэтрээд байна, энэ юм байна. Чи ингэж штэ гэдэг одоо яг ингэж чиглүүлж одоо яг хажууд одоо 24 цаг одоо ингэ артлаас ингэ дэмжиж идэг хүн бол ихнэр. За тэгээ дээрэс нь одоо миний хоёр хүүхдийг төрүүлсэн одоо хоёр хүүхдийн маань өсгөж бажуулаад одоо өөрийнхөө тэр шаардлагатай бүх одоо юу гэдгийг арга гэрээ ажлыг зохицуулж явж байгаа одоо ингээд ийм урагшаага зүтгэхэд одоо бүх юмыг дэмжиж байгаа хүн бол гэр бүлийн хүн байгаа. Хоёулын ярьсан бүх юм биелнэ. Одоо тэрний төлөө хоёулаа маш гоё зүтгэн тэ. За намайг бол Жахланбаатар гэдэг. За уламжлалтын эмч. За саяхан одоо 10-жид Бавмед гэдэг уламжлалтын бас үд эмнэлэг нээгээд цаашаа ер нь бол том нэгдсэн эмнэлгийн хэмжээнд хөгжүүлэхээр зориод явж байгаа. За манай эхнэр бол төгсөж байгаа л гэдэг. Намайг ингэж мэдэр зөвлөдөг хүн манай эхнэр байдаг юм байна. Тэгэхээр ингээд үргэлж ингэж зөв чиглүүлж ингээд зөв талаас нь шүүмжлэх үедээ шүүмжлээд хэлэх үед нь яг тэр тохируулаад ингээд хилчдэг тэр энэ зөвлөгөө бол маш үнцэнтэй байгаа юм байна. Тэгээд энийг бүх зүйл бас баярлаж талархаж авч байна. Тэгээд хайртай шүү гэж хэлье. За ингээд өнөөдрийн подкаст одоо ярилцлагыг хийхэд одоо орчин нөхцлөөр хангаад энэ өнөөдрийн яриаг хийх боломжийг олгосон. За хүүхдийн одоо эрүүл эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орчин эз брендийн хамт олондоос баярлалаа. Ингээд дараагийн подкастаар уулзцаая.
Orchids брэнд нь хүүхдийн арьсан дээлтэй, олон улсын стандартад нийцсэн амьсгалах чадвар өндөр, торго мэд зөөлөн шин чанартай хөвөн даавуугаар шин төрсөн нярайн үлгийн багц, хувцас хэрэглэл, мөн жирэмсэн болон хөхүүлэхийн нийт 60 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үндэсний брэнд юм. Гэр дүүрэн хайр Orchids брэнд.